За сайн байцгаана уу? Амжилт аваарц дээр сургуулиуд маань хэрхэн датагаа оруулах талаарх заавар бичлэгийг хүргэж байна. За хамгийн түрүүнд amжилт.com гэж вебсайт руугаа орчин. За ингэснээр нүүр VERP LMS аваарц тусламж гэсэн энэ хэсгүүдэд аваарц гэж байгаа. За аваарц гэдэг дээрээ дараад оръё. За орсны дараачаар манай систем дээр байгаа бүх сургуулиуд маань энэ дээр харагдана. За энэ дээр та яаж сургуулаа олох вэ гэхлээр англилт хэсэг рүү энд харагдаж байгаа англилт хэсгийг за эндээс EBS төр гэж байна. EBS хувийн гэж байна. Цэцэрлэг хувийн гэж байна. За эндээс төр хувиар нь англиад өгсөн. За өөр харьяалах дахь сургуулийнхаа англиг сонгож өгснөөр за тухайн хэсэгт таны сургууль байгаа. Бүр олохгүй бол хайлт хэсгээс хайгаад олчих боломжтой. За би EBS төр дээрээс нийслэлийн ерөнхий боловсролын Эрдэнэ өргөө сургууль дээр дата оруулж үзүүлье. За дээр нь дараад орчин. За дарж орсноор нийслэлийн ерөнхий боловсролын Эрдэнэ өргөө сургуулийн за аваарц хэсгийн нүүр хуудас харагдаж байна. За хамгийн түрүүнд та нэвтрэх ёстой. Нэвтрэхдээ энэ бол захирлын эрэхэр нэвтрэх ёстой. Захирлын эрэхэн зөвхөн энэ хэсгийг эдитлэх боломжтой байгаа. За ингээд нэвтрээд орсны дараачаар та энэ хуудсыг эдитэх боломжтой болж байгаамаа. За энэ хэсэгт cover зургийг сольж болох нь байна. За эрхэм зорилгоо оруулж болох нь байна. Холбогдох утсыг сольж болно. Үүсгэн байгуулагдсан он, төв офис, имэйл. За энэ хэсгүүдээ бүгдийг хийх боломжтой. За байршлаа энэ дээр зааж өгөх боломжтой. За тухайн сургууль маань хэдэн сурагчтай, хэдэн багш нартайг нь зааж өгөх нь байна. За зургийн цомгоо нэмж болох нь байна. Видео бичлэг хийж болох нь байна. За энэ дээр сургуулийнхаа мэдээллүүдийг шинээр ингээд оруулах боломжтой байна. За хэрхэн энэ хэсэгт оруулах вэ гэхлээр за эрхэм зорилгын хойдолд харандааны зураг байна. За энэ дээр дарснаар та энэ дээр энэ текстүүдийг эдитлэх боломжтой болж байгаа. За холбогдох утсаа сольжлох нь байна. Үүсгэн байгуулагдсан төв офис, имэйл за эднэрийг бүгдийг бөглөх боломжтой. За буцахад арах юм бол эднэр маань бүгд хадгалагдана гэсэн үг. За байршил маань мөн адилхан. За нийт сурагч багш нар маань бас мөн адилхан харандааны зурган дээр дараад тоогоо бичсний дараа буцахад дарчих юм бол хадгалагдана гэсэн үг. За шинэ мэдээ оруулахдаа шинэ мэдээ оруулах гэсэн энэ хэсэгт нь дарж өгснөөр за энэ мэдээгээ энэ дээр биччихнэ. Энэ дээр бичиж оруулаад за энэ зургийн айкон дээр за та зургаа оруулаад өгөх боломжтой. За тэгээ мэдээ оруулах гэж дарахад энэ мэдээ маань ингэж орсноор харагдана гэсэн үг. За зургийн цамгаа хийхдээ энэ нэмэх товч дээр дараад өгнө. За дарсны дараа таны компьютерийн файлаас чинь ямар зургийг сонгох вэ гэдгээ та шууд замын заагаад өгчнө. За ингэсний дараачаар зургийн цомогт маань зураг маань ороод ирэх ёстой. За видео бичлэг дээр нь бас нэмэх гэсэн товч байна. За эндээс YouTube дээр тавьж бичлэгийн холбоосыг энэ дээр тавих ёстой. Тэгээ хадгалах юм бол таны бичлэг маань энэ дээр хадгалагдана гэсэн үг. За дараач харна. Энэ хэсэгт за сургалт гэж байгаа. За та тухайн сургууль маань ямар сургалтын чиглэлтэй биднээс таны одоо сургууль маань сургалтын орчин ямар хүн гэдгээ энэ хоёр хэсэгт оруулаад өгнө. За сургалтын чиглэл дээр харандааны товч дээр дарахад за та зураг оруулж өгөх нь байна. За гарчгийг нь оруулж өгөх нь байна. За жагсаалт нэмэх бол жагсаалт нэмэх дээрээ дараад за хэрвээ би developer гэдэг за хөгжүүлэгчийн чиглэл хийлээ гэж бодоход та энэ дээр front end за back end гэсэн юм жагсаалт нэмэх боломжтой. За сургалтын орчин дээрээ бол та зураг нэмээд өгчнө, гарчгаа оруулчихна. За тухайн орчин маань иймэрхүү тиймэрхүү гэсэн мэдээлэлээ доор нь оруулаад өгөөд хадгалах товчийг дарчнаа. За амжилт гэсэн хэсэг дээрээ за энэ харандааны зурган дээрээ дараад за тухайн ямар амжилт үзүүлсэн, ямар шагнал авсан гэдгийн зургаар шагнал
тэмцээн гэсэн нэг хэсэгтүүд дээр нь оруулаад өгнө. За зургийг нь оруулж өгөөд, гарчгийг нь оруулж өгөөд ямар хуу тэмцээнээс тийм мэдээллүүдээ ингээд оруулж өгөөд хадгалахыг дорчно. За ингэснээр энэ мэдээ маань хадгалагдана л гэсэн үг. За энэхүү амжилт аварцыг ашиглах тайлбар бичлэг маань дуусч байна. Баярлалаа.